За хамтдаа өнөөдрийнхөө чимээгүй цагийг эхлүүлье. Өнөөдрийн чимээгүй цагийн сэдв агуу ажлыг хийх нь. Библийн ишлэл 1-р Коринт 15-ын 58. Тиймээс хайрт ах トゥ нар минь та нарын зүдрэл зүтгэл эзэн дотор хоосон биш гэдгийг мэдэж тууштай байж гуйвж дайвалгүй эзний үйл хэрэгээр үргэлж бэлхэж бай гэж байна. За хамтдаа залбираад эхлэе. Аваа тэгээ би таны үгнээс суралцахаар ирлээ. Өөрийнхөө үгээр бидэнтэй ярьж биднийг өөрийнхөө үгээр босгон байгуулаач гэж залбирч байна. Амен. Дасгалжуулагч Джонийн баг хожих өндөр магадлалтай 2 тоглолттой ялагдсан ч чоннууд өөрчлөлтийн төлөө улсаар байваа. Дасгалжуулагч Джон сэтгэл дундуур байснаа урам хугарч хүндхэн байдалд оров. Яг тэр үед нэг найз нь түүн дээр ирээд Самуэль Джонсны үгнээс иш татан агуу их ажлыг хүч тэнхээгээр биш харин шаргуу хөдөлмөрөөр бүтээдэг гэж хэлээд дээр нь чи хөл бөмбөгөөс илүү агуу ажил хийж байгаа. Бусдын үгэнд бүдэрч болохгүй гэжээ. Дасгалжуулагч Джоны найз Илч Паулийн бичснээр тиймээс хайрт ах トゥ нар минь та нарын зүдрэл зүтгэл эзэн дотор хоосон биш гэдгийг мэдэж тууштай байж гуйвж дайвалгүй эзний үйл хэрэгээр үргэлж бэлхэж байх хэмээн хэлжээ. Эдгээр ухаалаг үгс дасгалжуулагч Джоны харах өнцгийг шинчилж сүнс болон сэтгэл хөдлөлийн айдсаас чөлөөлжээ. Бидний хийж буй дасгалжуулагчийн ажил бол зөвхөн баасан гаригийн орооны ажил биш. Үнэн дээр бидний хийж буй агуу ажлын ихэнхийг бусад хүмүүс тэр бүр харж мэдэж чаддаггүй. Харин өөрийгөө бурханд зориулж байгаа. Бурханы хүсэлд захирагдаж хийж байгаа ажлаа түүнд бэлэг болгон өргөж байгаа хүмүүсийг бурхан мэддэг бөгөөд тэднийг харж дэмждэг. Бурханы төлөөх тууштай зүтгэл маань хизээж талаар болохгүй гэдгийг мэдэх нь үнэхээр сайхан. Тэр бидний үйлчлэлийг хүлээн авч өөрийн зорилгын төлөө ашигладаг. Түүний нэгүсэл биднийг хүчрхэгжүүлж бурханд бэлэг болгон өгч байгаа сайн үйлсээ тууштай хийхэд маань тусалж байгаа нь биднийг урамшуулж байна. 1-р Коринт 16:9. Учир нь үлэмж том, үр нөлөөтэй үүд надад нээгдсэн байна. Тэнд эсэргүүцэгчид олон байгаа. Эфес 2:10-аас. Учир нь бид сайн үйлсийн төлөө Христ Есүс дотор бүтээгдсэн түүний бүтээл мөн биднийг эдгээрийн дотор яваасаа гэж бурхан урьдаас бэлтгэсэн билээ. Амен. Колосай 3:23. Та нар юу ч хийсэн хүмүүсийн төлөө бус. Эзний төлөө чин сэтгэлээсээ хийх тун. Учир нь та нар эзнээс өв залгамжлалын шагналыг хүлээн авахаа мэддэг. Та нар эзэн Христэд үйлчилж байгаа юм аа гэж байна. Амен. Тэгээд бурхан та бүхнийг ивэх болтугай.